За өнөөдрийн мэндийг хүргэе. Save Bubble Tea podcast-ийн маань ээлж нэгэн дугаар яриа та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За юу вэ? 150 дам. Юу хийж юм? Сайхан яатай. Тэгшчил тэгэл хоожин гүлээвөө тэгтээ. Гүлийг Гэхдээ сүнсмаа сая ирдэг шиг боллоо. заримдаа тэгдэгтэй ингээд сэрэллэнгүүд нь сүнс ирэхгүй. Нэрэ чиний сүнс ирдэг үү? Ирлгүй яхаа. Нэг барыг 20-30 минутаар ирдэ шүү дээ. Бараг нүрээ оогоос дараа л ирдэг охтоо гэшээс. Яг скингэр хийж ахаа. За жинхнээсээ сэрээ даа. За өнөөдөр хоёлаа их гоё сэдвээр ярилцсанаа. Тэр юу вэ гэхлээр эсрэг хүйснийхаа юунд нь татагддаг вэ? Эсрэг хүйсний чинь юунд чамд илүү их таалагддаг вэ? Гэдэг сэдвээр ярилцах гэж байна. Тий. Ер нь яг миний ойлгож байгаагаар за одоо эсрэг хүснээ хараад нэг ийм зан чанарч ээж болно, одоо би сууч ээж болно нэг ийм л хүн надад таалагддیں۔ Тэрэнд нь би татагддаг гэдгийг л ярина зү тий. Тийм. Яа. Таалагддаг зан чанар манар байж болно шүү дээ тий. Тэгэл юу гэж байна шүү дээ. Чи одоо шийдээ. Бид тэр ерөөс ийм сэдвэр ярилцж байгаагүй байхгүй юу хоорондоо. Харин тийм ер нь тэгэхээр найдаж байгаас тэгдэг аахгүй тийм их амар юм деталь юм ярихгүй зүгээр л тийм удаад ярьдаг болохоос яг өөрөө ярьж байгааг болохоор сонирхолтой санагдаж байна. Тэгжээ шүү. Вихтэй чиний бас юм гадарлаж ингэхдээ хаа чамаа ингэж хэрэг чи ярьж байгаасаа гарч ирэх юм бол би яг тэгж боцсон гэж хэлээ заяа. За эхлээд хоёлаа гадаад төрхөөс нь эхлэе. Тэгээ дараа нь дотоод төрхөөсөө нэрлэе яваа заяа. За тэгээ. За гадаад төрх гэх юм бол одоо хоол аягүй чухал. Гэтэ тийм нэг баригл бүдүүн хоолойнд нэг дуртай биш. Гэтэ нэг юм зөөлөн ялуу хоолойнд бас дуртай биш. Яг юм таарсан хоолойнд аягүй дуртай. Тэгээд ингээд тухайн одоо хүнтэйгээ уулзаад яг хоолойны өнгийн сонсоод анхны мэдрэмж юу төрдөг гэсэн үг. Хэрэг айгүй онцгой хоолойтой миний сонирхдаггүй хоолойтой ах юм бол тэгэл хичнээн царайлаг агаад хичнээн гоё агаад ерөөсөө дэмэргүй байдаг. Тэгэхээр хамгийн ихэндээ санал хоолойны өнгө гэж хэлмээр байна. Тэгээ юу гэдэг юм бэлээ шүү дээ. Хоолойны өнгө чинь бас дахин давтагдчихгүй байдаг гинэ. Санамагаад? Тийм. Тийм болохоор энэ олон те 8 тэрбум хүн дундаас яг өөрт таалагдсан хоолойны өнгө чинь цор ганц байна л гэсэн үг байхгүй юу нэл. Яг сонгож авсан хүн байлаа гэж бодоход гэхдээ мэдээж хоолойны жанрууд гэж агаалаа тэр дундаас чи тэр жанр дотроосоо нэг л хоолойг амар гоё сонсч чадах юм бол бас тэр хүнээ олгох гэж би зүгээр юм ич хэдийн юм бодож явдаг хүн байгаа. Ерөнхий хоолойны одоо нэг иймэрдүү хоолойтой гэсэн үг үү те? Яг нэг нарийн хэлж чадахгүй ч гэсэндээ. Тийм. За. За гэхдээ би бас яг тэрэндээ санал нийлж байна. Айгүй олон хүмүүс тэгж ярьдсан билээ. Хоолой үнэхээр чухлаа гэд. Эрэгтэй хүмүүс ч гэсэн эмэгтэй хүний хоолойг хэлж чаддсан сонсдсон билээ. Энэ эмэгтэй те хоолойг ингэ сонсгож юм гэл ингээл янз бүрээр төсөөлсөн те. За тэгээс эмэгтэйчтэй хоолойг халаа инглээ л та те. Цээлхэн хоолойтой, намуухан хоолойтой хүмүүс байна. Эсвэл юм гоё нэг тийм радиогийн нэг тийм бүдүүн имжлээсээ нэг гоё ялан дэдэн штэ. Нэг гэрлэг явуулаа шиг үү? Гэрлээ тийм байж болохын Цэнгэл аяр маяр гээд бас нэг юу гэдэг дуу оруулагч гэдэг. Тэр хот чимэгээ тэдний хоолойнуудаас амар зөвүүн бас санагддаг. Бүдүүн мөртлөөсөө амар гоё хуурч чаддаг гоё эмхтэйг хоолой. Тэгэл хүмүүсээс асуух нь чи ямар төрлийн хоолой сонирхдаг вэ гэж үгээд. Тэвчээдийн хоолойг ангилах юм бол тэгэл баригл хоолой байна те. Амар гоё софт хоолой байна. Тэгээ би нэг энэ хоолойны өнгөнүүдийг зохиолын дөрүүдээс л бодож олоо л юм л та. Жишээлбэл юм дээр гардаг байхгүй юу? Бүрэн хий дээр гард эдэрдэг амар гоё зөөлөн уянгалаг хоолой гэж гардаг байхгүй юу? Яг иршүүд мөрчлөөсөө тэнгүүт яг ингээд Роберт Паттинсон чинь Эдвардын жүжигчин штэ. Яг тэр жүжигчний хоолойг сонсонгууд яг хоолойн тохирсон юм шиг санагдаад байна штэ. Тэр зохиолч юм бичсэн зохиолын дүрийн хоолойтой.
Тийм хоолой найз нь бол юм барил бүдэ хоолой нэг дуртай ш зүгээр л яг өөртөө тохирсон жоохон софт хоолой дуртай юм шиг байна. Би бас ер нь яг тийм байна. Ер нь нэг тийм нэг ээжийн хүүхдүүд байдаг штэ нэг ээж мэждэг ярахтаа нэг гоё нэг намуухан болчдөг. Нэг тийм даруухан нэг тийм нүдэн дулаахан нэг өнөхөр нүдтэй. Нэг тийм эрэгтэй хүмүүс надад таалагдаад байдаг тийм жоохон намуухан хоолойны өнгө ястай. Би бол бүр яг л тийм тайпны хүн жоохон дуртай. Тэгэхгүй нэг тийм ихтэй айгүй бол эрэгтэй хүмүүс ингээд эмэгтэйчүүд баригл хоолойн дуртай гэж андуу ташаа бодож явд юм билээ. Тийм тий. Тийм хоолойгоо нэг бүдүүн болгож тэр нь өөрт нь ижил зөхгүй наацсан ёо. За миний хувьд гэх юм бол мэдээж гадна талаас хоолой бол үнэхээр бас чухал байлаа. За яг бас одоо би бас юу гэж хэлэх байсан бэ гэхээр хүний бие үнэхээр чухал юм билээ. Яг зөв. Окей. Жоох ингээ өөрөө өндөр хүн чинь за би чинь өөрөө жоох өндөр штэ. За яг хөө тийм туршлага байсан юм аа. За ингээд би чинь өөрөө ингээд өндөр хүн штэ. За метр 168 заяа. Ийм өндөр хүн чинь доор хаяж 75-тай хүнтэй явбал зүгээр ахгүй юу? Доор хаяж. Тийм ингээд 75-аас 80 за 85 байвал бүр сайн мэд бүр амар өндөр болчих واخ. Тэгэнгүүт ингээ яг өөртөө ойролцоо хүнтэй эсвэл өөрөөсөө чүүжүүд намхан хүнтэй явахаар өөрийгөө бас яг эмгтэй хүн гэж мэдрэх юм болов. Нөгөө хамгаалах таахгүй тий. Би цохоод оныхан ч цааш арай муухайлтлээ. Зүгээр яг нөгөө эрэгтэй хүнд ямар гэдэг мэдэхгүй гэхдээ миний хувьд нэг тийм жоохон. Тэгээ хүмүүс үлээ дасчдаг юм билээ л дээ. Яг гадаад биеийг харж хайрлаг дотоод хүнийг хайрлаж байгаа болохоор нэг тийм гадаад биеийг хамаагүй яхаа сүүлд нь ингээд бодоход ер нь өндөр хүн л гоё юм билээ. Тийм дээ. Тийм тэгээ булчинтай байвал бас гоё юм билээ. Ер нь эрэгтэй хүн чинь нэг тийм хүчрхэг тэгээ булчин бас ингээд суулгах гэж тэгээ бас л ингээд зөндөл юм хийж байгаа шүү дээ дасгал тогтвол тийм чинь ингээд зөндөө юм харуулж байгаа байхгүй. Тийм ийм загвар өмсөж эсвэл нэг фитнесийн Тэгвч зүгээр юм да. Би туранхай яхаараас надад жоох муухай санагдаад муухайж байхтай жоохон гой санагддгүй маа надад лав. Тийм чамд туранхай хүмүүс ирсэн гэж. За. Найд нь бол яг сонирхтойгоо хэлээ заяа. Гэхдээ би сонирхтой хэлээс өмнө бас чиний юун дээр нэг факт нэмчих тийм гэж бодоод тэр нь болохоор солонгосод ингэж ярьдаг байхгүй юу? Мэдээж эрэгтэй нь өндөр байвал зүгээр гэж ярьдаг заяа. Эмэгтэй нь намхан, эрэгтэй нь өндөр. Тэнгүүтээ эрэгтэй эмэгтэйгийн өндрийнх нь харьцааны хооронд 20 см байвал төгс гэж боддог гинэ. Тэнгүүтээ яагаад вэ гэхээр ингээд эмэгтэй нэг эрэгтэйхээ цээжин шууд ингээд нүр мөрөө нааж олдог заяа. Йоо заа. Тэнгүүтээ ингээд өөр ингээд тийш ингээд өргөөл авч чадахгүй шүү дээ. Тэнгүүт нь эрэгтэй шууд ингээд гараа өргөөл авч гэж мөгдөг заяа. Тэнгүүт нь ингээд 20 ингээд сантиметр бол төгс одоо харьцаа гэж үздэг байхгүй юу? Гэтэ энэ бол солонгосуудын л үзэл шүү дээ. Тэгэл бодолтой одоо жил 168 гэхэд 188 байх хэрэгтэй байхгүй юу? Тийм юм. 160 гэдэг. Тэнгүүт яг ингээд их тийм эмгтээлэг болж харагддаг гэж манай ч явах те одоо миний амьдарч исэн солонгост л үздэг юм аа. Тийм надад ч гэсэн ер нь эрэгтэй нь өндөр байлаагүй зүгээр санагддаг. Эмгтэй нь арай нахан байдал зүгээр санагддаг. Эсвэл чацуу бас өөрхтэй. Миний бодлоор бол яг эрэгтэй нь өндөр эмгтэй нь жоохон нахан байвал илүү романтик байхаа. Тийм ямар ч эмэгтэй хүн өөрөөс өндөр хүнийг санах юм л ер нь ингээд за чи өндөр залууг сонирх уу, царайлаг залууг сонгох уу гэдэг ингээд хоёр сонголт өгөөд асуухаар ихэнх эмэгтэйчүүд өндөрлөл гэж сонгох юм лээ. Тийм бах тий. Тийм намхан мөртлөө одоо царайлаг залуугаас илүү өндөр мөртлөө царай мөтэй залуу гэдэг юм лээ. Угаасаа тэгээ царайны сахнаар цай сөлх юм штэ гэдэг шиг. Хайр. Яг мэдээж хүүхдүүдээ хөөрхөн төрөлмөр байл царайлаг хүн сонгоход ч бас гимгүүлтэй гэж насан. За тэгээд нөхөн дараагийн гадаад төрхөөсөн сонирхдаг зүйл маань юу вэ гэхлээр ер нь цэмцгэр байдал ер нь хэр цэвэрхэн байна. Хэр цэвэрхэн залуу вэ гэдгийг айгу анзаардаг гэх юм уу?
Эхлэн гоо царайлаг байлаа гэдэг ингээд хэр өнөртүүлээ эсвэл хөлс өнөртүүлээ яваад байвал амар онцгой санагддаг. Тийм болохоор яг цэвэрхэн тэмцгэр тэгээ ингээ арьс марснаас гоё байх хэвээр. Одоо нүүрний арьс марсан. За тэгээд бүр татна болоод ирвэл нурууны арьс марс гэсэн. Хүзүүний арьс марс те. Ер нь ингээд арьс их гоё байвал надад их таалагдана. Тэгээ би нэг цэмцгэр гэдэг ингээд шууд гадаад төрөнд оруулах болохгүй болохоор яг өөрийнхөө дараах ингээ хэлсэн шээ заяа. Ингээ цэвэрхэн гоё. Тэнгүүтээ гоё цэвэрхэн арьстай байх юм бол бас надад таалагддаг. Тэгээ тэр арьс нь заавал зөөлөн байх албагүй. Одоо заавал нэмэлтийн үний их шиг арьстай байх албагүй. Зүгээр л янз бүр юм гардггүй л нэг тийм иршүүд арьс хангалтай. Тийм байна. Яа. Миний хувьд гэх юм бол би өөрөө нөгөө айгүй их жийсэн өмд пүүз өмсч явдаг байхгүй юу? Аха. Нэг ихтэл дандаа том цам зүмсүүл жийсэн өмд одоо пүүз өмсдөг. Тэнгүүд би өөрөө бас нөгөө эрэгтэй хүн бас гоё услал надад бас гоё санагддаг байхгүй нэг тийм сонио услаад яваад ахаар чинь угаасаа хүний гаднах төрхөөр нь эхлээл хүн хардаг штэ тий. Тэгээ царай зүс гэхээсээ илүү би нөгөө хувцалтай жоохон анзаардаг. Тий одоо заавал үнэтэй байх албагүй л дээ. Тий цэвэрхэн хувцалсан байх. Тийм завгарлаг тэгээд хамгийн гол нь ингээд цэвэрхэн тэрнтэй. Ер нь тэгэл нэг залуу ингээл өөртөө амар таалагдал ингээл тийм бол юм зүгээр гутлын тайлал үзчих болсон тоо. Яа. Үгүй нэрээ зүгээр гутлын тайлж байгаа найзуудаа. Тэгээд тэр залуу чинь амар гоё цэмцгэр. Үгүй хүсүүгийн юм чи ингээл ямар нэгэн байдлаар тайлж болно шүү дээ. Манай гэрт ороод ирэх үү? Үгүй нэрээ гутлын тайлаад ямар нэгэн тийм байхгүй бол за тэр залуус гайгүй шүү те. Яа яг тэр залуу чи гутлаа тайлна гэсэн бодлого л явж байгаа шүү дээ найзуудаа. Яа чансаа тэгсэн. Тэгээд дээр нь би бас нөгөө нэг яг одоо чисээ ингээл цэмцгэр байх талаар ярихад бол би нөгөө нэг яаж хэлэх вэ? За шууд хэлчихээ дөө. Одоо ингээл амар муухай амны үнэртэй хүмүүс байдэн штэ. Ааха. За би тийм хүмүүсийг бүр хизээж харьцаж чадахгүй. За тэр хоёрыг л эхлээд шалгацсан зүгээр юм байна. Шалгаад бахт явах тий. За юм ярьж явах тэгэл мэдэгдэн дээ. За. Санал нийлж гин. Тийм. Тэгээд за дараа нь болохоор найз нь чухал зүйл юу гэхлээр үнэр юм байна. Ер нь миний үнэр гэж байдаг штэ. Тэрийг эсвэл үнэртэй басны үнэрч гэдэг юм уу? Ер нь үнэр айгуу тийм анхаарал татгуу цахан болвол гэд ингээд анхаарлаа хандуулдаг гэх юм уу? Тэгэхээр ингээд яг одоо шийд эсрэг хүнсний хүнтэй уулзаал шууд эхлээд тэрийг дараа нь тэрийг гэсэн байхгүй штэ. Зүгээр л яг одоо толгоонд орж байгаа юмнууд л хэлээд байгаа байхгүй. Заавал тэрийн нартай дараа нь тэрийг нарна гэсэн байхгүй. Эхлээд үнэрийг ингээл чонгота бас сонирхож боолно. Эсвэл ямар цэвэрхэн царайтай хүмүүстээ сонирхож боолно гэдэг ч юм уу. Энд яг ямар ч нөв дараалал заяа. Тэгэхээр нь бол үнэр миний хувьд айгүй чухал. Амар хурц үнэртэй ус өрсмөрс мохол бас ер нь жоохон шууд зайлс гэдэг цаанаасаа. Тийм эсвэл өөртөө тохирсон амар зөөлөн иршүүд гой үнэр ах юм бол гээл бас тайжгүй санагддаг. Тийм байна. За чиний дараагийнх нь бол ингэ яриа л заяа. Хоёлоо бараг ингэ санал нийлж байна. Тийм миний хувьд бас үнэр амар чухал. Би ч нөө цэвэрхэн хувцас гэсэн штэ. Тийм тэндээ заах үнэртэй усгүй маа гэхэд зүгээр сайхан цэвэрхэн хувцлаа л явж байхад миний хувьд бол болно. Тийм тэгээ сая нөгөө юмны тэг үнэр ярьсан штэ тэдэр нь цэвэрхэн тэгэл болоо. Тэгээ үнэр байх штэ. Ингээл ер нь гаднах төрхөөс бол миний шалгуур ингээд дуусаа. Дуусаа юу те? Тийм. Чамд би штэ бор залуучуудыг сонирхдаг шнаа. Юу бол альсны хөнгө. Ингээд цавцаагаас шар мар болвол их гой санагдахгүй. Ер нь жоохон бордоо хөрслөг дэм залуучууд ер нь сонирхдаг юм санагддаг юм аа. Тэгэл ямар шар юм бэ гэж хүн хэлчих юм бол тэгэл шараа гэж. Оо шар юм уу? Гэж.
За дараагийнх нь гэдэг шиг. За тий холдчихгүй да тий. Чинийх болсон тий. Тэгээ дараагийнх нь болохоор нэг зохион уруул. За Уруул нь гоё юм зузаан дуу байвал бас гоё санагддаг. ааха. Нэгэн уруулсан биш. Бадвал би өөрөө жижиг уруул тахгүй. Би өөрөө амар уруулсан заяа. Тэгэнгүүт ядаж тэ ирээдүйд гэрлэх хүн маань зузаан уралтай байгаасай л гэж боддог. Тэгээд зарах баг. Хоёр нэг учирч ирсэн. Нэмэх учраа. Би өөрөөс амар зузаан уралтай шүү дээ. Даруугаар. За чанд үл нэмгэн зүгээр юм нөө шүү. Яах зузаан байл зүгээр. Бүр 2 класс бамбацаад. Тэгээ өндрийн хувьд бол найз нэг таадгүй. Яг бол би өөрөө намхан болохоор. Чамд угаас өндөр хүмүүс уултж шүү дээ. Аха, яг тэгсэн надаас өндөрлөөж таар. Тийм, найз нугасаа жоохон шүү дээ. Тийм болохоор өндрийн хувьд бол санаа зовдгоо. Яриач надаас намхан байгаад тахалтай. Гэтэ би тоохгүй л үдэл гэж боддог. Тийм. Надаас намхан болчих баг одоо олчих магадгүй гэж. Гэтэ одооны хүүхдүүд бас айгүй өндөр болсон. Тийм. Идэж ууж байгаа амнаас авмаар тийм үү те өндөр байх болсон мэлээ. За дахиад би ганц хэлчихье заяа. Хилэмч. Би янз бүрийн муугаагүй шүү. За юу вэ гэхээр өргөн цээжтэй залуучууд зүгээр санагддаг. Одоо тийм чиг одоо тийм шовон цээжтэй гэж хэлдэг шүү дээ хүмүүс. Тийм залуучууд ерөөсө таалагддаг. Өндөр мөртлөөсөө шовон цээжтэй хам бол хизээж тоохгүй байх юм. Тэрний оронд өргөн цээжтэй байвал зүгээр санагддаг. Гэхдээ мэдээж өндөр нь хിവэрэ байх хэрэгтэй л зүгээр л өргөн цээжтэй ямар гоё түшигтэй толгууртай ингээл налж малаал суухад амар гоё санагддаг. За. Гэтэ хойлоо айгуу чухал зүйлүүдийг нь ярьчих шиг боллоо шүү. Гадна төрхөөс. Тэглээ те гадна төрхөөс бол тийм ясаа бодож байгаа юм да. Тэрээс нь тэгэл туршлагаасаа бас бодоол те. За одоо тэгвэл дотоод зан чанараас ямар эрэгтэй хүнийг сонирхтгоо ярих уу? Тий. За надаас эхлэх үү тэгвэл энэ одоо. Тийм чамаас эхлэе. За би бол ер нь за эрэгтэй хүнтэй ингээд анх уулзаад тий зүгээр эрэгтэй хүмүүсийг ер нь ямар байгаасаа гэж хүсдэг вэ гэхээр санаачлагтай ингээд за би энэ эмэгтэйг хамгаалах ёстой. Би энэ эмэгтэйд одоо өгөх ёстой гэдэг нэг тийм сэтгэлгээд штэ. Нэг тийм provider гэж ярьдаг штэ тий. Тийм хандлагатай эмэгтэй хүнийг би одоо provide хийх ёстой. За яг тэглээгээд бүх юм эрэгтэй хүнээс ингээд даалгуулад явна гэсэн үг биш л тий. Гэтэ нэг ихний ээлжинд эрэгтэй хүн өөрөө жоохон санаачлагтай өөрөө эмэгтэй хүндээ өгдөг байвал надад зүгээр санагддаг. Тэгэхгүй ингээд за хойлоо 50-50 чи гэдэг юм уу эсвэл ингээд байж байсан аа. Үгүй нэг амар ингээд жоохон самсын гаргадаг бас залууч байдаг тий. Тий. Эрэгтэй хүн гэдэг чинь бас арай өөр штэ ер нь бол. За яг эмэгтэй хүн чамайг болзоон дагуулж яваад тэгж бол тэр эмэгтэй хүн өөрөө юмаа даагаад явж болно. Харин чи эмэгтэй хүнийг өөрөө ингээд бүр тэ дуудаж гаргаж ирээ тэр хүний ингээд тэр хүн жаа цагаа зарцуулж ийна л гэсэн үг штэ. Өөр юм зүйл хийж явж болохоор л гэсэн. Гэтэ яг тэгэл чамтай уулзаал гэж юм чи ер нь бол аль болох ингээд сайхан даагаад явчвал зүгээр л санагддаг. Тийштэй болоод гэсэн бол зүгээр даах уу зүгээр даах хэрэг чадлаа байгаа л битгий болцоонд тэрээс. Тийм тэгэхгүй тэгээд нэг юм авснаа. За одоо чи энийг даачих уу ч гэдэм үү тий. Эсвэл нэг кино үзэж суужсан. За би кинонд даасан чи энэ попкорныг авчаач чи гэдэм үү. Ийм сонирн байвал юу вэ л гэж бодно. Яг үерхэд ирсний дараа ингээд дундаасаа юмаа хуваагаад төлөөд яваад иж болно шүү дээ тий. Тийштэй тэг үргэлжлэлээр бол шал өөрлөлтөө тий. Хойлоо дараа нь үргэлжлэлээр ирнэ. Тэрэн дээрээс ярих ах. Үргэлжлэлээр бол тэгэл боломжтой нь л дагаа авчих тий. Тий. Тэр одоо хайрын төлчий гээл хайрын төлчий гээл тий. Тийм хэвчтэй. Тий. За найз ингээ бодоод хаад миний краш хийсэн хүмүүс хэм бол ер нь жоохон нэгдүгээр толгойтой хүмүүс байдаг гэсэн. Аха. Тий одоо ухаантай гэх нь цаашийн ихтер нэг хичээл намдаа сайн.
тийм хүмүүс идэх хгүй юу? Ер нь жоохон тийм хичээлсэг гэх юм чашин тий. Нэг тийм дажгансан биш ер нь даруухан дуу. Одоо жишээлбэл зарим одоо эмэгтэйчүүд бол ингээл өөрийн инээлгээл янз бүрийн яриад маазраал гэдэг хүмүүс татагддаг гэж болно шүү дээ. Найзын хувьд бол ингээд юм ярихгүй дуугаа байх тусмаа илүү найзхан сонирхлыг татдаг. Тэгээд жоохон нууцлаг юм шиг санагдаад ер нь жоохон даруухан нэг тийм логик сэтгэлгээтэй хичээл номдоо сайн компьютер энэ төр сонирхдаг залуучууд ер нь гайгүй санагдаад байдаг байсан бэ л бодоод хахад. Үүх зүйтэй гэж ярьдэн штэ. Илүү тийм ингээл оршууд ирээл яриад байдаггүй. Нэг үг хэлэхээрээ жоохон жинтэй үг хэлцдэг. Тэгсэн мөртлөөсөө ингээд жоок хийхдээ жоок хийчдэг. Гэтэ ингээд бусад залуучууд чиг ингээл байнга жоок хийгээл байнга ингээд сэтгэнэл байнга үг хаяал ингээд байдаггүй. Тийм зан чанартай хүмүүс тэр татагддаг. Юм байна лээ. Тэг ингээд бодоодсэн чинь найзлаач юм шиг тийм ирдүү тий. Тийм. Манай найзлаас тийм. Тийм. Ингээд одоо жишээлбэл натаа ингээл ямар айл нээлгээл маазраал ингэдэг хүмүүс надад зөндөө байдаг заяа. Бараг хүрээл зөндөө л тийм хүмүүс байгаа. Тэгэхээр нэгтэн сонирн биш. За чиний хувьд дараагийнх нь. За миний хувьд дараагийнх нь би хит тийм эмзэг хүнд жоохон дургу байхгүй юу? За дургу гэж хэлэх жашин зүгээр миний сонирхол бишээ л гэж ярих нь хал та. Эрэгтэй хүн гэдэг бол эрэгтэйлэг л зан чанартай байх ёстой. Заримдаа юмыг тоодгүй. Гэхдээ хүн л юм чинь мэдээж ингээд эмзэглэх гомдох үе байна. Гэхдээ зүгээр жижиг юм болгон дээр эмзэглээл нэг хүний нэг хэлсэн зүгээр жоок хийгээл ярьсан юм дээр амар тэн дээр чи юм бодоол ингээд ахаар хэрэггүй шүү дээ. Эрэгтэй хүн жоохон нэг тийм заримдаа одоо эрэгтэй хүмүүсийг бити ингэж ярил гэдэм байлээ. Гэхдээ заримдаа үнэхээр хээгүй нэг тийм яг эр хүн шиг зантай эмэгтэй хүн л харин ингээл жоох юм дөрөв чи яагаад ингэж байгаа ингээл гомдоол эрхлээл ингээл явж идэг байх гэж би боддог аахгүй юу. Эрэгтэй хүн ч зүгээр штэ гэл нэг тийм тогтуун те нэг юм дөө чи ингэсэн мэт чи сая тэгсэн мэт гэл эмзэглээд байхгүй байвал зүгээр ах гэж бол би боддгоо. Тийштэй ингээд нэг удаа за би одоо нэг хүнтэй өргөдөг байлаа те тэгмээ тэр хүн надад ингээд өнөртөө бас авчирч өгсөн байхгүй юу. За. Тэгээ тэр нэг миний хэргэлдэг өнөртөө бас ингээд дуусаад дахиад миний хэргэлдгийг авсан байхаар би зүгээр ингээд санамсаргүй ямар ч хүн тэгэж хэлээ штэ. Миний энэ өнөртөөс дахиад авсан юм уу? Дахиад ингээд хүн өөрийг авах юмлаа ингээл нэгийг хэргэлж дуусаад хүн за өөр юу байна гэж ингээд жоохон сонирхож үздэг штэ. Тийштэй. Тэгсэн чинь л бүр ингээд амар гомдсон. Өстой чи миний биелгийг ингээд өглөө оршуулаа. Яг уу би чи өстой нэрээ очиж энэ өнөртөө бас яг аваад тахтай явахтай гэж юусоо хэлээгүй заяо. Зүгээр энэ дахиад энэ Versace-г авсан юм уу гэд зүгээр тэгээд хүн уулга алдаад тэгэлсэн чинь гомдчихж байгаа байхгүй юу. Гомдоо би надад амар хэцүү байсан. Би ямар тэр бэлгийг чи өстой нэрээ өөр өнөртөө бас олоод ирч чадахгүй байх уу ч гэдэм үү. Тэгвэл хүний зүрх сэтгэл рүү бас орно штэ. Энд чинь одоо sensitive байгаа нэг хэлбэрстэй тий ер нь юм болгоныг амар ингээд тоогоод тэгээд байдаг юм шиг санагддаг. Ер нь тийм хүмүүс жоохон хэцүү юм билээ. Одоо өмнө нь тэр усыг хэрэглээсэн гэдгийг мэдчихсэн үү? Мэдлгүй яа тийм бүр ингээд мэдчихсэн. Тэгээд магадгүй чамайг тэр усанда магадгүй хоолой бүрээч. Магадгүй чамайг тэр усандаа л дуртай гэж бодсон юм болов уу? Тийм яг тэгэж бодсон байлээ. Би бол тэрийг нөхөр хэмтэй ойлгож байгаа байхгүй юу? Гэтэ зүгээр хүн чинь нэг анхны уулга алтлт гэж байгаа штэ тий. Зүгээр тэрийг ингээл хайчихгүй харин тэгсэлтэй буруу байсан юм уу гэгээд зүгээр гэл ингээл би гоё аваал гээ тий штэ. Одоо яг гомдож оллоо тий яг зүгээр тийм үү би мэдсэнгүй хойлоо тэгвэл ингээд сольцгооч гэдэг ч юм уу тий. Тий юу амар байсан ингээд. Гэтэ яг энэ дээр бол найз бас нэг юм бодчихлаа л та. Одоо бидний хувьд гэх юм бол ингээд ирчүүдээс айгүй юм хүлээгээд байдаг юм шиг санагддаг байхгүй юу? Ингээд бидний бодож байгааг ингээд мэддэг бах таа гэж боддог. Тэнгүүд ингээд ирчүүдийн хувьд гэх юм бол үнэхээр мэдхгүй зүйлс байдаг юм шиг үлээ. Үнэхээр бидний бодлыг тааж чадахгүй. Тэгэхээр ингээд баг ингээд найз нь бол юм сүлүүд бол юу авах махаа шууд хэлдэг болсон шүү дээ. Би яг энийг амаарана ийм л бэлэг амаарана гэл тэнгүүд ил амар.
Тэгэхгүй бол бас хэд хэдэн тохиолдол яг миний яг сонирхдаггүй ингээд бэлэг мэлэг өвчин тохиолдол надад байдаг хгүй юу. Тэн дээр чи ингээд шууд ингээл голч чадахгүй. Тэгэл Тийм. хэрэгжиж чадахгүй тэгж яхаар ерэн зүгээр баг тэгэл шулуухан хилээл явцнайг зүгээр санагдсан шүү Мгм. Яг үнэ. дээ. Тэгээд нэг одоо шил би биндээ эмзэглэж гомдохоос илүүтэйгээр ярилцаад шийдэл олох нь илүү чухал байгаа байхгүй тий. Яг үнэ. Одоо шил чиний хувьд гэсэндээ заавчлаар би үнэхээр энийг сонирхдаг гэж хамт хэлээгүй байсан мэнаа гэдэг ч юм уу тий. Тийм. Одоо чи эсвэл би нэг арай өөр ус хэрэглэж үзмээр ингээд нэг удаа бас хэлсэн байвал бас тэр хүн бас авахгүй чэж болох байсан л хэл та. Тэгэхээр бас тэгээд чи бас би ингэхээсэн манайг нөгөө хүн чинь бас харин тийм ээ би чамаас асуудаг байж гэдэг ч юм уу. Тэгээд гоё ярилцвал энэ чи эрүүл харилцаа штэ. Тэгэхгүй тэгэл чи ингэчлээ гэл гомдоол нөгөөтг нь ч гэсэндээ тэгэл яаж гомдлын тайлхна мэдэхгүй. Тийм. Зүгээр Яа ингээл наа гоё гэж. ярилцаал явчвал гоё болно шүү дээ. Шууд ингээл гомдох орсон. Тий. Хоол гомдоод харж яах ч арга авахгүй шүү дээ. Яах юм бэ тэгээд гомдлоо гэд ямар ч асуудал шийдэгдэхгүй шүү дээ. Энэ бол эрүүлэр ингэ шийдэх хэрэгтэй байхгүй. Тэрийг бас яах хэрэгтэй л дээ. Бодолцох хэрэгтэй л дээ. Дэж гомдож болно. Тэр чинь ингэ байн гомдлол тэрийг байн яриад нэг сөхөж яриад тэгж мэгдэг бол бас хэцүү юм байна. За найс нэштэй дараа нь дотоод зан чанараас гэх юм бол ер нь ингээд одоо амлсан бол амлсандаа хүрдэг их тийм итгэл төрүүлбүүц зан чанартай хүн зүгээр санагддаг. Харин одоо амлсандаа хүрч чадахгүй бол амлахгүй байсан дээр анханасаа. Тэрийг ингэ шударгаар хүлийн зөвшөөрөөд за үнэхээр би чамд энийг амлаж чадахгүй явуучлаарай гэдэг тий. Эсвэл чадхаар байвал амлаа тэрэндээ заавал хүрэх ёстой. Тэгэхгүй тэгэл худлаа баахан амлалт тэгвэл чи бол миний амьдрал яасан ийсэн гэл тий. Би чамаас өөр юу аасангүй ийм бүхэн охин харж байсангүй энэ тийм юм бол нэг сонирн биш. Би чамайг насан туршдаа хайрлан майрлан гэд тэр бол сонирн бишээ. Тэгэхээр л үннээсээ л амлж чадчихвэл тэр болж ийн гэсэн. Гэтэ тэрийг ингээд мэдээж одоо насан турш хайрлах дээр шалгаж чадахгүй ч гэсэн жижигэн шиг юм дээр шалгах боломжтой гэдэг л да. Жишээлбэл би ингээд өнөө орой чамраа залгана гэх юм бол яг тэр хамдаа хүрдэг те. Тэгэл хойлоо маргааш уулзсан хөл яг уулздаг. Яг тиймэрхүү. Эсвэл хойлоо дараагийн удаа энийг турш үздэг юм бол яг тэрийгэл турш үздэг. Яг хэлсэн үгэндээ хүрч чаддаг. Хэлсэн үгэндээ эзэн болж чаддаг. Тийм хүн таалагдсан юм байна. Яг нэг тийм үгээрээ ингээд яриад байдаг хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээсээ илүү нэг үйлдэлээр шууд ингээд харуулцдаг. Шууд ингээд хэрэгтэй үед нь уцаа авдаг ч юм уу те. Тийм байж л. Гэтэ найз охины хэлж байгаа болохоор хэлээд тэрэндээ хүрдэг байхгүй юу? Амлах хэвээр эхлээд амлахгүй юм бол амлахгүй байвал зүгээр амлж чадаад үгээрээ ингээд хэлж байгаа штэ би чамд яг тэгнэ гэд тэгж байгаа бол тэрэндээ яг хүрдэг л байх. Тийм яг үнэ. Хүрхгүй бахан амлууд хэлэх ямар ч утгагүй. Тэгээ одоо би ингээд найз залуутайгаа ярихаар ингэдэг байхгүй юу? Харин амлчаач нэг амлах гэд үгүй ээ гэж фод идэг заяа. Амлахгүй. Яа гэвэл би болохоор ингээ амлуулчих юм бол биелүүлэн гэдэг мэдээд байгаа штэ. Тэгэхээр амлаач штэ гэл. Тэгмэд үгүй ээ гэл. Тэгэл яг хоо зарим тохиолдолд амлаж гэнэ гэдэг амлажийн хөвгтөн ингээл санаа амраал авчиж амж яа тэгвэл угсаал биелэл хэмжээг мэддэг болохоор эсвэл ингэдэж штт. Намайг тэр үед амлаж хахад чи өөр хүн байсан ч гэдэг хүн ер нь бүр тис хөндлөн өөр хүн болж өөрчлөгдөн гэж байхгүй штэ тий. Байхгүй штэ. Тэр чинь тэгэл амлал бол амлал штэ. Хэвсүүхий. Тэр үед өөр байсан ч гэдэг юм хүн яг жоохон тэгээд тэр үед тэгж амлаа гэдэг юм. Үгүй тэр үед чинь цаг хугацаа өөр байсан. Одоо ингээд бараг байхгүй болсон ч гэдэг юм. Нэг сонсон ярьдаг хүмүүс штэ. Зүгээр амлаасаа ухартын л гэсэн үг чинь шууд гаарл тэрийг хөлөмшөөрч хэрэгтэй байхгүй тий. Тэгээ амлалтаа хүрч чадсангүй гэж. Яа, миний дараагийн одоо эрэгтэй хүнээс одоо хүсдэг зан чанар гэх юм уу. За яг би тэр хүний бүр тийм мөнгөтэй баян rich байгаасаа гэж хүсэхгүй заяа. Зүгээр тэр хүн бити залхуу байгаасаа л гэж хүсэж байна. Ингээд ажил хөдөлмөр хийгээл юм хийгээл яваад идэг хүн хизээ нэгэн цагт одоо мөнгөтэй болох нь ойлгомжтой тий. Хамтдаа ингээд хичээх юм бол бүх юм болно штэ. Гол нь ингээд ерөөсөө амар тийм hard working байгаасаа гэж хүсдэг байхгүй юу? Тийм залхуураад байхгүй яг юмаа ингээ хийгээл явдаг. Аль чадлаараа.
Тийм хүнээс бол би юм гардаг гэдэгт итгэдэг. Заавал баян байх албагүй ямар ч сан хөдөлмөр. Тэгээд ажлаа цацэлтгүү те. Ингээд хийх ёстой юмнуудаа хийчдэг. Би бас санал нийлж байна. За тэгээд за найзаа хандах юм бол бас нэг зүйл нөх юм бол одоо уламжлалт биш тийм шинэлэг одоо скиллтэй хүмүүс их таалагддаг гэхгүй. Одоо уламжлалт нь бол эмэгтэй хүн байх хэвээр чи хоолой их хэвээр чи гэрээ сүрлэх хэвээр би бол эрэгтэй хүн би одоо юу гэдэг те би зүгээр ажиллаа гэдэг ч юм тийм сэтгэлтэй хүн хизээш таалагдахгүй. Хэрвээ би тийм хүнтэй байх юм бол яаж ч жаал би өөрийгөө татах хэвээр л гэж боддог. Тэгэж одоо үлцэн амьдралаа өнгөрөөж явахтай те ер нь хэцүү шттэ. Үнэхээр би магадгүй тийм одоо уламжлалт housewife болох хүн бас байж болно шүү дээ нөгөө талаасаа. Тэгэхээр тэрийг хүсдэг байж болно шүү дээ. Би өөртөө нэрээ хүнтэй санал гэртээ байгаа л гэр оноо зөвлөх хөх тарал байна да гэж бодж ийл хамаагүй байхгүй юу. Найз нь тэгж боддгоо. Найз нь өөр ингэсэн карьертай болохыг боддог. Тэгээд дээрээс мэдээж хүүхдтэй болно л доо. Гэхдээ гэр орноо цэвэрлэх дээр ч гэсэн би ингээд шеэр хийх хэрэгтэй гэж би боддог байхгүй юу. Тэгээ ядаж би хоол хийлээ гэж боддог тэр хүн аягаа угаачих хэрэгтэй байхгүй юу. Ингээд ажлаа хуваагаад аваа тэрийг ингээ юм өөртөө ял болгодоггүй тийм хүн байгаасай гэж би айгу боддог байсан. Тэгээ одоохондоо бол тийм хүн юм шиг л санагдаж байгаа. Гэвч хамтаж амьдарч үзэг болохоор мэдэхгүй л нэг амьдрахаараас яхан байгаа мэдэхгүй л. Гэхдээ одоохондоо л яг миний хэлснээр бол хийнэ л гэж ярьдаг. Тэгээ одоо шил ингээл би ингээл ажиллаж байгаа л атаал ороод ирэнгүүт нь хоолчгүй юу ч хөө зүгээр телевизээр үзээд эсвэл салон болоо сууж байгаа юм бол надад ерөөсөө таалагдахгүй. Тэгэхээр аль эртсэн хоолоо игээл те. Аль эрт ирсэн хоолоо игээл тэгэл 7 хоногт нэг удаа гоё гэрээ угаал цэвэрлждэг. Их зөвлөө ээждэг. Тэгэл аймаа байгаа штэ. Тийм байвал зүгээр өөр юм шиг санагдаж байгаа. Тийм нээлттэй сэтгэлгээтэй хүн таалагддаг. Одоо ерөнхийдөө ихтэй ч жоохон тийм бодолтой болж ирж байгаа юм шүү. Харин тийм бах те. Тийм байгаасай. Тийм цавхтай өнгөрөгдсөн. Тийм. Би тэг бас нэг гэр бүлийн хүмүүжил бас шалтгаална л да. Тэгээ магадгүй багаас нь ээж нь хамгийн нэгэл аав нь яг тийм уламжлалт тэгэл аав нь хүүдээ заагаал те. Эмэгтэй хүн бол ийм байх хэрэгтэй гэх юм бол бас тийм хүмүүс гарч ирэх л ах. Миний ээж яг манай аав тэгдэг байсан шүү дээ. Ээж ингэдэг байсан гэлтэй. Миний ээж миний бүх имэйл сэрлэг, миний ээж миний бүх хувцас угаашдаг байсан шүү дээ. Чи яагаад тэхгүй байгаа? Чи яагаас нөхрийнхөө цамцыг эндүүтчдгүй юм гэж мэгэл хэлэх юм бол яа найз нь бол бас хэцүү болох. Тийм болохоор ер нь одоо гэрлэж амьдралаа баталгаас өмнө тэр зүйлсүүдээр нь тохиолдчихвол их зүгээр санагдчихж байгаа юм. Муу санаа мэдлцээд гэдэг шиг те. Огт юу ч хийхгүй байна гэж хэлээгүй шүү дээ. Одоо жишээл эхнэр нь бас огт юу ч хийхгүй харна надад жоохон таалагддаг байхгүй юу? Гэл гаднаас хойд орж ирэл юм гэдэг нь хүн хоолыг л хамаа тэр нас надад өрөөс таалагддгүй. Зүгээр л хойлоо л хийдэг байхад хангалттай шүү дээ. Тийм би биэндээ тусалдаг тийм. Nee тусалдаг. Тэгэл нөхөр нь ажлаас орж ирж хахад би ахлаар хаал ихтэй ингэ суугаад авахгүйгээр хоолыг нэгэд өгчдөг те. Бас нөхөр халамжлаг. Нөхөр нь ч гэсэн эргүүлээ хайрладаг. Тим гэр бүлийг найз нь хүсдэг. Би биэндээ туслаад 50-50 гэх юм цаашин ядчил 70-30-аар нь хуваачдаг. Тийм яг үнэ. Би эрэгтэй хүнийг тийм одоо emotionally stable гэж ярьдаг. Тийм байгаасаа гэж хүсдэг. Тийм тогтвортой. Сэтгэл зүйн тогтвортой. Яг үнэ. Тэгээд өөрийгөө ойлгочихсаа өөрийнхөө сэтгэл зүйг ойлгоцсон байгаасаа л гэж хүсдэг. Яагаад гэвэл өөрийгөө ойлгоогүй, өөрийнхөө дотор юу болоод байгааг мэдэхгүй, тэг ямар үед ууралдгаач мэдэхгүй, тийм хүмүүстэй харилцахад үнэхээр хэцүү байдаг. Тэр хүмүүс чи ярилцаж чадахгүй заяа нэгдүгээрт. Ярилцах гэхээр яг асуудал дээр түлэрч чадахгүй ийш тийш үсчээл яваад байдаг. Тэгээ чи яагаад уурлаад байгаа юм чи? Тий. Чи яагаад уурлаад байгаа ингээ хойлоо яриа л да яасан гэхээр би яг яагаад байгаа мэдэхгүй байна. Зүгээр л уур хүрээд байна. Юу гэсэн юм те? Тэнгүүд тэр хүн өөрийгөө ойлгоогүй л аахгүй. Өөрийгөө ойлгосон чинь чиний сэтгэл зүг ойлгох байхгүй юу? Тийм шүү дээ. Энэ маань ингэж байгаа юм байна. Ингээ уурлаад байгаа юм. Өөрийгөө ч ойлгоогүй хизээж чамайг ойлгохгүй. Тэр асуудлыг ч шийдвэрлэж чадахгүй ер нь бол.
Тийм. Тэгээд одоо тийм хүмүүс ч бас шийдвэр нь айгүй хурдан ингээд дээш доошоо өөрчлөгдөж идэх байхгүй юу? Нэг өнөөдөр нэг өөр юм яриад маргааш нь гинт за цоглоо салъя. Тийм дөрөө нэг зүгээр болол яг нэг галзуу уулган дээр суугаад байгаа юм шиг нэг дээш ингээд явжснаа гинт доошлдог заяа. Тэр ол нэр үнэхээр хэцүү байдаг. Сэтгэл зүйн үед бол зүгээр сэтгэл зүйч алж ийна л гэсэн үг. Тийм хүнтэй хамт байснаас анханасаа ингээд өөрийгөө ойлгоцсон хүнтэй л харьцаж эхлүүл зүгээр гэж бол би бодож ин тэр чинь мэдэгдэн штэ анх ингээд харьцаа явж байхад те энэ хүн юу ямар хүн байна өөрийгөө мэддэг хүн байна уу те тийм хүмүүс бол тэгээ сая сайхнаг ярьсан шиг амлалтандаа ч хүрж ер нь болж чадахгүй те. Найз нь бол тэгэж бодож байгаа. Тэгээд за яг энийг нөгөө дараагийн сэдв дээр л сайн нөгөө ярилцъя гэж бодож байна. Тийм найзнаас чинь санал хэлж ийн найзнаас ийм амгалан 50 хүнд дуртай үсчээл гинт тарилаа сэтгэл хөдлөлтэй тийм хүнд нэг дуртай биш. Тийм одоо эсрэг үснэл сонирхдаг хүний л хэлж байгаа учраас тэгж хэлж байгаа шүү да. Ер нь. Одоо би ингээд өөрөө жоохон эмэгтэй хүн болооч тэр юм уу эсвэл эмэгтэй хүн дундаа жоохон санаа зовоол жоохон тиймэрхүү байхгүй юу. Тэг амар emotional биш ч гэсэндээ би ингээд яна гэж би боддог юм байхгүй юу. Тэгээд би ингээд яна гэж хажуудаас нэрээ яна гэд тэгээд хавал бүр хэцүү. Тийм болохоор би одоо яах вэ яана гэж ингэнгүүт нь зүгээрээ минийэр болно штэ гэд. Тийм хүн байгаасаа л гэж боддог байсан. Тэр хүн 50 байж чадах юм бол бас өөрөө ирэхгүй цаасаа нэрээ гайгүй ч юм уу ингээд 50 болж чаддаг ч юм уу те. Яг үнэн. Хүмүүс ингэж яриад байдаг шүү. Би одоо энтэй уучраал, нөхөртөөгөө уучраал ингээд айгу тэрнээс хойш 50 болцсон шүү гэл. Тэгж ярьж байгаа мэгтэйчүүд надад гойс надад шүү. Тэгшин тухайн хүн нь нөлөөлж байгаа болохоор л гэж байгаа шүү. Одоо жишээл би ингээд цаг ингээд хавлчаад тэгээ цагаасаа хоцрох гээд ирэхээр бүр амар стрессдэг байхгүй юу? Oh my gosh одоо ингээд хэдхэн минут үлчээ. Одоо яах вэ гэл ингээд нөгөө маань зүгээр штэ. Яг тааран заяа. Яг болсон гэх. Яа гүнэ. Тэгээ давхар цадраа чамтай хэрүүлэх яваад байл хэцүү үстэй. Яасаа тэрийг идэхгүй яасан. Чи ханаас ахад гэл явж штэ тий. Тэгээ бүр хоцорсон бол одоо өнгөрсөн штэ минийра. Одоо ингээл өнгөрсөн. Нэг хоцорсон. Тэгээд шаардлага байхгүй. Тэгээд удаан хамт байх тусам бүр би нэгээ тэгэл мэддэг болгоод бүр уусчлаа юм л да. Тэгэл арай нэг 50 болдог. Тэгээ бас ингээд улам гүнзгийл яриад байна л да. Тэр нь болохоор ингээд нууцыг маань хадгалж чаддаг. Ер нь нэтгэл давхуц тийм. Би ингээд одоо би өөрөө хос гэдэг утгаар нь биш те. Одоо тэг найз гэдэг утгаар нь боддог болохоор ингээд өөр тохиолдсон зүйлсүүдээ хэлдэг байхгүй юу. Тэгвэл миний одоо хэлсэн зүйлсүүдийг өөр хүнд хэлэхгүй гэдэгт би ингээд итгэлийг маань ингээд хадгалдаг байгаас гэж боддог. Жишээл миний ярьсан юм ингээд лаажинд очиод яриад байхгүй гэдэгт итгэдэг гэх юм уу? За одоо надад нэг үлдсэн. За. Ер нь эрэгтэй хүн миний дотоод ертөнцийг сонирхдаг бас гэж үздэг байхгүй юу? Гадаад байдал явах те тэр биехаа те ямар ч байдаг чинь цаг хугацаа өнгөрөхөөр өөрчлөгдөж болно штэ. Гэтэ хүний нөгөө ерөнхий үзэл бодол одоо тэг амьдралыг тэг ертөнцийг яаж харж байгаа тэр үзэл ойдраац. Тэр бол ер нь бол тийштэй ямар өөрчлөлтүүд байдаггүй. Тэр хүн бол яг тэр хүнээрээ л байж идэг. Тэрийг илүү ингээд илүү сонирхдаг. Тэрийг дотоод хүнийг маань илүү хайрладаг байвал надад үнэхээр гоё. Тим хүн байвал би нэрээ тэгэл хайрлаж явчих шүү дээ. Осоод явчих шүү дээ. Харин тий. Тийм л хүн үст. Гадаад юм гэдэг чинь тэгээ яах вэ? Цаг хугацааны ирэхээр өөрчлөгдөн. Тийм одоо нөө гаднах төрхийг нь харж одоо ямар нэг харилцаа эхлүүлээд тэг явлаа гэхэд тэр нэг удаан хугацаанд өөрчлөхгүй шүү дээ бас тий. За найз нөхдөд юм бол нэг одоо эмэгтэй нэг хүндэлдэг таалагддаг. Тэр нь ямар утгаараа гэх юм бол тий үнэхээр өмсгөлхийг хүсэхгүй байгаа үед өмсгээд яриад байдгүй тий. Эсвэл би чамд одоо юу гэдгийг хоол авч өгөө би чамд болон тас юм чи надад унтах хэвээр гэж харьдаг хүмүүс ч байдаг штэ. Тийм биш. Яг
эмэгтэйнийг яг эмэгтэй хүн чигээр нь хүндлээд хүслийг нь хүндэлдэг. Тийм хүн хамгийн чухал байх юм тийм зан чанар. Одоо жишээл үргэлжлээгээ заавал тэр хүнтэй ойрын хэдэн сарын хугацаанд зүтэн нэрчэнд орох хэрэгтэй гэсэн үг биш шүү дээ. Магадгүй. Эсвэл чи миний найз охин чи миний хүссэн үед юу гэдгийг намайг дуудсан цагт ирсэн байх хэрэгтэй гэдэг ч юм уу те. Эсвэл тиймэрхүү хэрэгсэл мэтээр харах тийм хүмүүс л эмэгтэйг хүндлэхгүй л байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр үнэхээр мэдээж эмэгтэйнийг байглаасаа хүндэлдэг, ээжигээ хүндэлдэг, охиндоо хүндэлдэг хүн бол биний сайн хэлсэн шиг зан чанарыг бол гарахгүй хаа. Үнэхээр хайртай хүн бол одоо тий чи хаана байхдаа юу хийж байхдаа илүү тав тухтай тэрий чинь ойлгоол харин тэрэнд чинь бүр баярлал улам хайрлал яаж энэ хүнийг аз жаргалтай байлгах уу гэж бодоо явчихна. Тийштэй. Заавал өөрийнхөө хүслийг тулгын шаардаад байх шаардлага байхгүй гэсэн үг байхгүй юу? Тэгээ энэ дэр нүг яд штэ тий ингээл би ингээл зөв сонсч л байсан л хүмүүс ярианаас тэр охиос надад зүгээр болцоо яваад гэж байгаа юм даа гээл заяа. Яах гэжсэн тэгээ болцоо л үгүй. Заавал тэгээ нэг шүнийг өнгөрөх хэрэгтэй байсан үгүй штэ тэр чинь тэгэл тэр мэрийг ялах хэрэгтэй хаа ер нь. Тийм сайн бодлоо хүмүүс бол явахгүй дээ гэшнээс. Тийм би ясаг санал нийлж байна. Тэгжээвлээ тэр хүн амин хуваа бодож байна л гэсэн өөрөө юу хүсэж байна. Юу хиймээр байна гэсэн үг тий. Тэрс эмэгтэй ч гэсэндээ бас зөвшөөрж ивэл өөр хэрэг штэ тийм үстэй. Тий. За юм байна да. Эдгээр дундаас чиний хувьд хамгийн чухал нь юу гэж бодож байна ер нь? За ерөнхийд нь ингээд нэг хараад үзэхэд доктортой хүн л айгу зүгээр юм байна гэж бодлоо. Сэтгэл зүйн хувьд те. Чи ч гэсэн ингээд сая зөндөө ярьлаа ш. Манай найзлаа амар доктортой. Тэг ингээд хоцроод явж байхад ингээд тайван байдаг гэж нэг ярьсан. Тий. Ерөн хоёлын яриад хахад хараад ахад нэг тийм доктортой тайван уужуу өөрийгөө ойлгосон байдаг та. Шиг тий. Ингээ юм нэг хүсчээд сэгсэгнээд байхгүй те. Нэг төшиг талаартай те. Нэг төлөвсөн хүн гэдэг чинь нэг өөр штэ. Тэгээ гоё одоо эсрэг үснээ хараад тэг мэдээж гадаад төрх мөрх ингээл байна. Гэтэ хамгийн гол нь ер нь дотоод ертөнц дотоод хүн гэдэг бол хамгийн чухал. Тэрийгээ тэгээ сайн таних хэрэгтэй ах миний бодлоор. Тэ бас өөрийгөө юун таалаг гэдгийг мэдчих юм бол магадгүй ингээд шууд дурлах, шууд сэтгэлээ өгөхөөс илүү эхлээд ажаад, жоохон таниад тэ тэгж жагаад янз бүрийн сонголт хийвэл бас өөр юм шиг санагдчихж байгаа. Тэгэхгүй ингээд анхны харцаар дурлаа шууд сонгоо, шууд өөрхөө шууд гэрэлсэн хүмүүс л ер нь бол тэгэл номон дээр л байдаг үстэй. Кинон дээр л байдаг үстэй. Тэ. Тэгээд бас нэр бас нэг юм хэлэхэд найснаас юу яд юм байна нөгөө амар гоё ингээд эмгтэйгээ хамгаалж чаддаг хүн бас гоё юм шиг санагддаг юм байна. Тэгээ хин нэг ингээд буруу тал гэж яхад ингээд өмөрч чаддаг, хамгаалж чаддаг юм уу? Тэр нь ингээд заавал serious байхад бүү тогломорч гэсэн хамаагүй ингээд хамгаалцдаг. Тэгээ байнга тэр эмгтэйгээ доош нэгээд идэггүй. Их асуудыг хараад гар зарим бас ингээд энийг ингээд доош нэгээл идэг те. Манай шуусаад идэм дөө, манай уусаа идэм дөө гэл. Тийм. Тэг найзууд нь жоок хийж дагаад бүр жоок хийгээд ахаар амар гомддог баха. Тийм болохоор ингээд гоё хүн зүлээш ингээ хөөхөн найз охиныгоо эмгтэйг аваад гарчдаг. Нэг тийм мужик залуучууд ялан балаасаа тэгээ мэдээж манай октод гэсэндээ бас тэр хүмүүстэй тохирсон байх хэвээр тий. Би л эмгтэй нэгээд байгаа тахгүйгээр өөрөө ч гэсэндээ бас бусдын хайр хүндлийг хүлээсэн тийм зан чанарыг бас бий болох гэж хичээх хэрэгтэй хаа. Ер нь хүнээс яг юу хүсэж ийн эргүүлээ тэр зүйлийг та өөрөө өгч чадж гинөө гэдгээ бас харах хэрэгтэй л доо. Яг үнэ. Дээгүүр харчаал энэ яах вэ гээл яваад ах амар онцгой штэ. Тий. За тэр би нэг чаас асуулт асуучих. За тэгээ. Чи номын дүрэж болно эсвэл киноны дүрэж болно аль залуу крашлах хүсэж байна? Тэгж бодлоо тий. Дөрөв шүү заа жижигшин биш. Дөрөн юм уу те?
Яса. Бодоо нас. За чи юу гэж бодож байна тэгвэл? Би юу надаа жиглэг гэдэг дүр санаанд ороод байна. За ямар дүр юм? Та нар таллэгсэлт гэдэг ном өгөхгүй юу? Аа, Тэрэн дээр за. жиглэг гэдэг нэг дүр. Тэр болохоор яг юм төлөв даруу, төшиг тулууртай, нэг тийм бодлогошронгүй харцтай заяа. Тэгээ болсон үедээ айгүй зоригтой. Тэгээ гол нь ингээд нэг эмэгтэйгээ айгүй баруун насаараа харилсан. Ер нь жоохон үнэнч гэх юм уу? Тийм үнэнч төрлийн тийм залуугийн дүрээдий. Тэгээ хүмүүсийн сайн мэддгээс гэх юм бол би угаасаа л багасаа л Эдвард крашлаг гэсэн. Twilight Edward амар крашлаг байлаа. Эдвард л яг төгс дүрлэлтэй. Чи надад бүр ингээ бүгдийн нэг мөршлөн нарийн ярьж өгч хэлсэн нэг бодом. Тийм үү? Би бүр ингээд тэгж үзээд ингээд тэгээд чин бороо морон донд ингээд яваад байдаг шүү дээ. Тийм. Яг Эдвардын нэг таалагддаг юм нь юу гэхээр бас нэг эмэгтэйгээ бүр үнэхээр яг инхрийн нандин бүр яг өөрийнх нь яг бүр инхрийн нандин зүйл гэж хайрладаг нь бас амар гой санагддаг. За сая ингээ ботоодсэн чинь зүгээр яхаа. За энэ хүнтэй л биш шүү гэдэг дүр бас нэр бодосч нэр байсан юм байна. За. Би болохоор нэг юм цоврал хичээл хамарсан байхдаа үзсэн байхгүй юу? Sex and the City гэдэг. Тийм. Тэгээ тэн дээр нэг дөрвөн эмэгтэйгийн тухай гардаг. Тэр нь Carrie гэдэг нэг эмэгтэй байдаг байхгүй юу? Тэр нэг залууд ингээ амар сайн болсон. Тэр залуу бол үнэхээр гоё залуу заяа. За. Бага байдал нь. Гэтэ токсик. Ер нь ингээд токсик гэдэг амар нуудаг. Гэтэ сүүлд нь ботхоор энэ залуу нэр амар токсик байж дээ гэдэг хардаг. За ийм хүнтэй ер нь байж болохгүй юм биш үү? Амар джентльмен залуу мөртлөө нэг тийм ер нь тэрийг ашиглая л гэж бодоод байдаг. Нэг тийм залуу. Тийм. Тэр аян хүнээс холох хэрэгтэй байна гэд. Тийм. Тэгдэд бодож чинь яг тийм дүр мөр нэг крашлж байгаагүй байна. Окей. За тэгвэл хоолой дуурайд босгоо. With bubble tea @gmail.com гэд мэйл рүү гоё захианууд явуулаарай. Таахныхаа crush мраш. Тэгээ юу сонирхдаг бас магадгүй хүний бас сонирхол бас өөрчлөгдөх баха тий. Бас насаараа бас өөрчлөгддөг байж болох юм. Тэгээд тэр туршлагуудаас гоё бичээд захиан бичээд явуулаарай. Тэг битэр гоё үргэнэ босдод хамт хуваалцаад өөрсдөө бодлыг хуваалцаад тэгнэж бодъё. Тийм. Дараа уулзъя. Түр бака. Bye. Sweet bubble tea.